Окей. Өнгөрсөн хичээлээр бид нэр while loop гэдэг loop үзсэн байгаа. Өнөөдөр бид нэр үзэх хичээл болохоор for loop гэдэг зүйлийг үзэх болно. Би энэ дээр энэ syntax юмшиж for loop гэдэг. For loop маань болохоор эхлээд for гэдэг keyword, дараа нь араас нь initialize statement, дараа нь conditional expression. Тэгээд дараа нь update гэдэг юм гурван statement одоо энэ дугаалт дотор байна. Тэгээ араас нь statement. Syntax нь бол энэ байгаа for loop-ийн. Яг одоо бид нэр энэ өмнө бичсэн энэ loop-ийг for loop болгоо урьдаа бичих юм бол for гэдэг keyword-а бичээд дугаалтан дотор counter тэнцвүүнийг одоо энэ counter тэнцвүүнийг гэдэг нь initialize хийж байгаа. Одоо энэ бид нэр while loop ажиллуулахдаа нэг variable initialize хийжсэн. Declare гэдэг define гэдэг энийг бол initialize хийж яриад байгаа. Дараа нь conditional expression. Conditional expression нь болохоор энэ байна. Одоо хэрвээ энэ condition true байх юм бол энэ loop ажиллана гэсэн үг. Дараа нь update гэдэг зүйл байгаа. Update-ийг бид нэр энэ доор бичижсэн. Counter plus plus гэдэг. Counter plus plus. Дараа нь бид нэр одоо block statement нэгээд юмтай адилхан. Одоо ингэж бичсэн тохиолдолд энэ бол одоо яг энэ бичсэн код, энэ хоёр бол одоо яг адилхан зүйл хийнэ гэсэн үг. Гэхдээ миний хувьд бол ингэ бичсэн бол илүү зөв харагдана. Яагаад вэ гэхээр for loop ер нь хамгийн ихдээ бид нарт яагаад for loop, while loop гэж юм хоёр loop хэрэгтэй болсон юм бэ гэж асуулт гарч ирнэ. Энэ бол маш сайн асуулт. Яагаад бид нэр хизээ while loop-ыг ашиглаж хизээ for loop-ыг ашигладаг вэ гэхээр while loop гэдэг нь болохоор бид нэр одоо ямар нэгэн зүйл ажиллаулаад түүнийг хизээ дуусгахыг мэдэхгүй тийм үед бид нэр дахин одоо энэ loop одоо ямар нэгэн одоо энэ loop маань хизээ дуусгахыг бол бид нэр мэдэхгүй байгаа тохиолдолд тэр үед бид нэр бол энэ while loop-ыг бол ашигладаг байгаа. Жишээлбэл одоо үйлдлийн систем маань бол одоо while loop гэхдээ одоо is running тэнцвүүгээд одоо энэ condition байна. Энэ variable бид нэр бичээд одоо энэ энэ доор int гэж. Одоо is running гэдэг энэ тохиолдолд одоо энэ маань бол үргэлж төрүүгээр байгаа. Тэр тохиолдолд одоо энэ дотор байгаа кодууд маань бол ажиллана гэсэн үг. Statement-ууд маань. Тэгээд энэ is running гэдэг нь бол хизээ нэгэн цагт одоо false болно. Одоо жишээлбэл бид нэр компьютер унтрахдаа цаогоороо shutdown гэдэг компьютер унтраадаг. Яг тэр үед одоо хэрэглэгч энийг хизээ компьютер одоо shutdown хийх хүртэл тэрнийг бол бид нэр мэдэхгүй байгаа учраас тэр үед бол бид нэр while loop-ыг ашиглана. Үйлдлийн системийн үндсэндээ бол нэг том while loop. Хэрэглэгч маань shutdown хийх юм бол энэ is running гэдэг нь false болоод энэ while loop ажиллаад дуусна. Үүний араас одоо компьютерийг shutdown хийх процесс нь ажиллаж параметраа хаах одоо бусад ажлууд нь үүний дараас одоо энэ доор одоо ажиллаж эхэлнэ гэсэн үг. Ер нь бол үндсэндээ бол үйлдлийн систем нь бол нэг бүхэл одоо while loop өөр бас ямар нэгэн параметр ямар ч параметрээс тоглоом эсвэл юу гэдэг. Яг одоо миний ажиллуулж гисэн байгаа одоо энэ Visual Studio маань хүртэл үндсэндээ бол while loop ажиллаж байгаа. Тэгээд би энийг одоо x-ийн дараа хаах хүртэл энэ while loop маань бол ажиллана. X-ийн дараа хаасан тохиолдолд is running гэдэг маань бол false болоод энэ loop маань дууснаа гэсэн үг. Ийм тохиолдолд бид нэр бол while loop-ыг ашиглана. For loop-ыг бид нэр хизээ ашиглах вэ гэхээр бид нэр яг энэ loop-ыг бол хэдэн удаа ажиллахыг яг мэдж байгаа. Тодорхой одоо мэдж байгаа тийм үедээ бол бид нэр энэ for loop-ыг ашиглана гэсэн үг. Энэ тохиолдолд бол бид нэр одоо энэ for loop-ыг яг 20 удаа ажиллуулна гэж мэдж байгаа учраас for loop гэж бичсэн бол зөв. Гэхдээ энэ initialize гэдэг зүйл одоо энэ маань бас эдгээр маань хоосон байж болно. Жишээлбэл ингэж ч юм уу. Бид нэр алидийн variable initialize хийсэн байгаа тохиолдолд бол ийм байж болно. Энэ бол хоосон. Эдгээр маань энэ гурван одоо statement гурлаа optional. Одоо optional гэж юм байж ч болно байхгүй ч болно гэсэн үг. Хэрвээ энэ conditional expression маань одоо энэ маань хэрвээ хоосон байх юм бол энэ нь автоматар true болчихно гэсэн үг. Одоо үүний оронд шууд ингэ бичсэнээс бол ямар ч ялгаагүй гэсэн үг. Тэгээд энэ маань одоо үргэлж юм уу ажиллана. Яг одоо бид нэр энэ for loop-ыг ажиллуулад харъя. Эхлээд initialize гэдэг counter value гэдэг counter гэдэг одоо variable үүсгээд declare хийгээд тэр маань бол 1. Дараа нь энэ counter гэдэг condition expression маань энэ үүнийг ажиллуулад хэрвээ энэ conditional true байх юм бол
энэ артталт нөгөө доор байгаа энэ statement ажиллана. Дараа нь энэ statement ажиллаад дуусны дараа энэ update гэдэг зүйл нь ажиллана. Тэр маань болохоор энэ байна. Тэгээд update гэдэг зүйл ажиллаулаад дахиад condition-ыг шалгана. Тэгээд үнэн байх юм бол дахиад statement ажиллана. Дахиад update хийгдэнэ. Энэ statement ажиллаад дуусны дараа дахиад одоо conditional expression гэдэг яг ийм маягаар одоо энэ loop маань ажиллана гэсэн үг. Одоо ажиллуулаад харъя. Одоо 1 2 3 4 гэж явсараа 20 гээд тэгээд доо нэгэд яг өмнөхтэйгээ адилхан бараа ажиллаад дуусч байна. Энэ бол одоо for loop. Үүгээр өнөөдрийн хичээл дууслаа. Дараагийн хичээлээр уулзлаа баяртай.